Өндөргийн зан азрын нэрмжтэд дүрслэл урлагийн музейн үзүүлгийн танхимд буй Сардгийн эдээс олдсон язгуурын таван бурхныг товч танилцуулъя. Сардгийн эд нь Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуутбагийн нутагт Хинтийн нурууны Сардаг хайрхны үрт байрладаг. За сурвалж бичигт бол Сардгийн эдийн талаар олон мэдээ баримтууд байдаг. Нэг нь бол халахын нутагт ирж Хинтийн нурууны үрт намын их хүрээ байгуулав гэсэн мэдээ байдаг. 1654 онд намын их хүрээ байгуулагдаад 1688 онд Зүүн гар хаант улсын Галдан Бошгот хаан Өндөргийн зан азар болон Түшээд хаан Чхунд орж нэхэн халахын нутагт орж ирэхдээ Сардгийн эдийг шатаасан талаар мэдээ байна. За 1915 онд Оросын судлаач В. Лисовский хүн ам зүүн тоолгоор Монголд явахдаа Сардгийн эдэд хүрч анх нээн илрүүлсэн гэсэн мэдээ байдаг. За үүнээс хойш бол 1921 онд ардын уусгал яснаар судар хүчийн хүрээлэн байгуулагдаж 1922 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар их хурлаар Сардгийн хийдэд археологийн матлах судалгаа хийх чиглэл гарсан. За ингэснээр бол анхны матлах судалгааны ажил хийгдсэн гэж үздэг. За үүнээс хойш 1925, 1926, 1928, 1960, 2013-аас 17 оны хооронд гадаад дотоодын эрдэмтэн судлаачид матлах судалгааны ажлыг гүйцэтгэсэн байдаг. Сардгийн эд нь 12 барилга, 3 сувраг, 1 чулуун хэрэм, 1 шороо хэрэмтэй. Тухайн барилгуудыг барихдаа байгалийн тогтцыг ашигласан байдаг. Тухайлбал хамгийн дээд талд урд зүг рүү хошуурсан налуу дэвсгтэр гол сүмийг барьсан байна. За сүмийн баруун хойд, зүүн хойд талд тус бүр нэг, баруун зүүн талд тус бүр нэг барилгыг барьсан байна. 2013 оноос 17 оны хооронд Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэнгийн судалгааны баг Сардгийн хийдэд матлах судалгаа хийсэн байна. Энэхүү олон жилийн судалгааны үр дүнд их баг цац, бурхан шүтэн, тахилын эд хэрэглэл, үлжид 8 тахил, дотоод чимэглэл, металл урлагын чимэг, зэр зэвсгийн зүйлс зэрэг олон гайхамшигтай олдруудыг илрүүлсэн байдаг. Үүнээс жижиг хэмжээтэй шавар бурхад буюу язгуурын таван бурхан нь 3000 гаруй ширхгийг олж илрүүлсэн байдаг. Язгуурын таван бурхтын мэдээ баримт нийтийн тооллын 300-аад онд холбогдох эртний энтхийн их сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Буддын шашны олон төрлийн бурхт нь язгуурын таван бурхнаас үүсч 5 аймаг язгуурт ангиллагддаг бөгөөд язгуур аймаг бүр өөрийн өнгө бэлэгдэлтэй хот мандлын аль нэг зүгийг иргшэн нэгэн улиралтай дүүцэх ба угтаа тэд бүгд анхдагч ханцсгүй очир дараа бурхнаас гаралтай хэмээн үздэг. Эдгээр бурхтын баримлууд нь хэмжээний хувьд томд тооцогдох ба хүрэл зутгуурын нэг тэмбэ арга ажиллагааны үр дүнд бий болсон уран баримлын сор бүтээлүүд юм а. Өндөргийн зан азрын бүтээлүүд нь буддын шашны үзэл номлол, урлагийн онол, уран сайхны тгийг дээд зэргээр баримтлан бурхтын өв тэгш төгс төгөлдөр үнэлэхүй гоо сайхны дүр төрхийг илэрхийлэн гаргасан нь туйлын онцгой юм. Язгуурын таван бурхтыг урлагтаа бурхны лагшин биеийн 32 бэлэг 80 найраг шинжийг гүйцэд илэрхийлэн гаргахын сацуу 5 торгон хувцас эрдний 8 чимэгсэлтийг асаасан төгс бясалгалтын нүрээр бүтээжээ. Гэхдээ эдгээр бурхтын чимэг зүүсгэл суурийн бадам цэцгийн дүрслэл зэрэг нь өөр хоорондоо дахин давтагддаггүй бөгөөд тус тусын онцлог бүхий нарийн нямбаа хийцтэй. Өндөр гэгэний бүтээлдэх хээ чимэглэл хийгээд дүрслэлийн элементүүд нь нүүдэлчин уламжлалт авах үе хүрээлэн буй орчноос сурвалжтай болохыг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Үүгээрээ өндөр гэгээн зан азар буддын урлагт Монгол хэв загварыг бий болгосон хэмээн үздэг. Төмөр махбодыг бэлгэдсэн цагаан өнгөтэй маш гүйвлэн зохиогч бурхан нь бадам цэцгийн суурин дээр очир завилгаа суудлаар заларч хоёр мотроо тухайгаар нь нуглан бод сэтгэлийг үүсгэн хүсэл сойрхогч мотрлог үзүүлэн мунхаг харах үед дарахыг бэлгэдэг. Гал махбодыг бэлгэдсэн улаан өнгөтэй цаглшгүй гэрэл бурхан нь бадам цэцгийн мандал дээр очир завилгаа суудлаар заларч зүүн мотрын алган дээр баруун мотрын алгыг дээш харуулan бясалгалын мотролог үзүүлжээ. Хүсэл шунал тачаангуй сэтгэлийн хорыг дарахыг бэлгэдэг байна.
Модон махбодыг төлөвлөсөн ногоон өнгөтэй үйл бүтээгч бурхан нь бадам цэцгийн суурин дээр учир завилгаас судлаар заларч зүүн мотрыг дээш харуулan тэг шахуулах мотрлог үйлдэн баруун мотраа тохоогоор нь нуглан цээжин тушаа авч алхыг гадагш харуулan заан мотрлог үйлдэж атаа хорслын сэтгэлийг дарахыг бэлгэсэн байна. Огт рууийг төлөвлөсөн хөх өнгөтэй үл хөдлөгч бурхан нь бадам цэцгийн дүрст дугуй суурин дээр учир завилгаа судлаар заларч баруун мотраа сунган өвдөг дээрээ тавин алхыг доош харуулan дунд хорооны үзүүрээ газарт хүргэн зүүн мотрын алхыг дээш харуулan өвлөгийн зангаа буюу дээд бүц сэтгэлийг илтгэж ялж батлах моторлог үйлдэн 5-21 уур хөлөнг дарахыг бэлэгдэнэ. Шорон махбодыг бэлгэдсэн шар өнгөт эрдэнэ нүсгч бурхан нь бадам цэцгийн суурин дээр учир завилгаа судлаар заларч баруун мотроо тохоогороо нуглан алхыг дээш харуулan өвдөг дээрээ тавьж аюулгүй өвлөгийн моторлог үйлдэн зүүн мотрыг дээш харуулan тэг шагуулах моторлог үйлдэж өмг бардам харам сэтгэлийг дарахыг бэлэгдсэн байна.